одоо хэлтараа. Тэгэхээр одоо манай оюутан байсан цагаас хойш 40 гаруй жил бид бол энэ танхимд нэгт сонсож байна. Бидний одоо оюутан байхад бол манай сургууль өөрийн байр. Энэ одоо улсын их сургуулийн хуучин сургууль байгаа тэр яг хуучин байдаг. Хин хичээлээ тэр лекцэн хамтан заалтаа хичээлээ ичтэхий явуулж хийдэг. Одоогийн энэ байр авцаа чинь анатомийн корпус гэж нэг том заалтаа ганц давхар байсан. Бидний анатомийн корпусоос тэр сургуулийнхаа гол байр хооронд нь 15 минутын багтаж нөрөө лекцэн ийм үлдээ. Ийм учраас одоо таавал ийм сайхан техниктэй одоо сайхан лабораторитой ийм болж хөгжсөн байна. Ийм одоо за үнэхээр физиологийн техник бол физиологийн техник гэхээр юу ярих хэрэгтэй. Юу гэж ялгаач яг ингэж ялгаач бидний үеийн толгойс хэрэгтэй байсан. Физиологийн техник бол намайг одоо юм судлах хохойтой болгосон. Ийм физиологийн техник төгсөөд багш болсон маань оюутан цагаас манай физиологийн техникийн багш нар одоо гэрцүү багш, од багш, эдний оюутны эрдэм шингээний дугуйн одоо юм судлах ном хохойтой болгосон. Учраас тэр үеэс одоо судалж онгочих юм. Физиологийн техникийн би нэг онцлог байна. Физиологийн техник бол тийм хөрвөх чадвар сайтай үйлчлэлийг бэлтгэдэг тийм. Тийм учраас манай физиологийн техникийн одоо ажиллаж байсан, багшилж байсан хүмүүс олон талын үйлчлэл асууж байсан. Тийм учраас одоогийн одоо эсийн биологийн хэлээр бол систем сел одоо үйлдэл эсвэл ямар ч эсвэл хөрөх чадвартай ийм техникүүд одоо би анх эрдэм мэдлэгийн одоо бодхон эрдэм мэдлэгийн амтнд орсондоо их багч байдаг. Манай техникийн тэр хөрөх чадвар бас хэвээр юм байна. Эдгээр бол одоо оюутны соёлын төв дээрх зарчаад тэгээ одоо энэ тэгээд орчинд бол босор дөрөв хүн байж байна. Тэр бол одоо тэр хөрөх чадвар бас хэвээр сайхан байна. Би өөрийнхөө мэргэжлийн би бол одоо нөө улсууд янз янзын мэргэжилтэй хэлдэг юм да. Одоо вирусологч гэдэг. Тэр нь вирусолог, микробиолог гэдэг бол физиологийн салбар ном гэдэг тийм батлах ийм лекц болж байна. Ягаад гэвэл энэ ангаах ухааны микробиологийн үндэслэгч Роберт Кох гэж Германы эмчүүд сүрийн яг нээсэн тухай одоо анхны одоо лекц тэр Берлингийн их сургуулийн одоо физиологийн техник майнер гэж одоо профессорын техник агуулсан. Тэр микробиологид нэг байгаа. Түүс микробиолог бол физиологоос төрж гарсан. Ийм баг. Нүгээрээ одоо манай физиологчд бахархаж байна. Та бүхэн бас нэг юм ажилласан байж магадгүй. Одоо Нобелийн шагналын 5 салбарын нэг нь ангаах ухаан ба физиологийн салбар. Физиологид бол ангаах ухаантай тэмцэх. Ангаах ухаан дотор нь байдаг шүү. Яагаад гэвэл физиолог гэдэг нь дандаа тэр үед амьтан дээр хийсэн экспериментийг хүнийх болгож одоо хувирдаг. Тийм учраас амьтныг ч мэддэг учраас физиолог бол их өргөн. Сүүлдээ одоо Мариссар байгаа зарим улсууд энэ ангаахын салбар гэдэг. Ерөнхийдөө ангаахтай тэмцүү салбарын ийм одоо
хүмүүс манай энэ багшиж байгаа улсууд бас толгой дээгүүр явуулсан. Түүнээс одоо бидний хүн болгосон Харига Чодогч, Адам хан багш, энэ сууж байгаа одоо бомбууд Тэсцүүг багш, Зөвгөө багш, Батманх багш болон одоо ахмад багш нартаа одоо байн баярлж явдаг шүү. Та бүхний сургууль хүмүүжүүлсэн тэр юмыг эзэмшиж шингээснийхээ хүчийг гаргах гэж ичээд явдаг шүү. Харин та нартаа ачий чинь хариулж чадсангүй одоо ингээд дуусгав. Гэтэ одоо лекцээр энийг би микробиологч, физиологчоос төрсөн гэдгийг батлан тийм хэлж байна. Тэгээд энэ одоо манай тэнхимийн маань 70 жил гэдэг нь 70 гэдэг бол одоо бас өндөртэй нас. Монголчууд бол одоо масаавал 60 наснаас хойш тэмдэглэдэг байсан юм шүү дээ. Одоо ч нэг настай л ойгоо тэмдэглээд байдаг. 60 насны хүн бол ойгоо тэмдэглэдэг. 70 тавьчихсан. Ийм учраас бол одоо энэ үндтэй бас эргэж бодуучтай тийм одоо манай телевизэн одоо бас их сайхан асал одоо шинэлэг хэмжиж байгаа юм байна. Би одоо бид бас өөр бас зарим тийм бас хамаардаг юм аа. Заримдаа. Тэгээд одоо ямар ч байлаа би давал юм эрдэмтэг хэлбэрээр зохион байгуулж байгаа. Би энэ одоо хэлж байна. Тийм учраас одоо эрдмийн далай номоос өнгөтэй учраас би зарим номуудынхаа хэсгийг тэнхимийн эрхлэгчийг би мөнх ойлгох докторыг гэж бодоод байсан цоо шин залуу доктортой болсон юм байна. Тэнхимийн Амьдлж одоо доктортой энэ физиологийн тэнхимийн сайхан нэрийг өөрчлөх чадварыг цааш нь улам сайн болгож яваарай гэж өрөөгд бидний номоо хэлье. Ярнаас өгдөө бас ойгоо тэмдэглэж штэ. Ингээд өөрөөр төвчний бичсэн юмудаас бас шилж соотлоо. Харин мотив бичээ гэсэн манай дэцэг багш дэмжсэн. Дэцэг багш миний номууд ерөнхий редактор. Энэ 11 доос бас 11 юм болчихжээ. Учирч яваа. Гэхдээ түүх харагдана. Энэ батин яга хоёрхан байна. Тийм. Авыг бэлтгэсэн байгаа. Тийм гурван байна. Энэ номоо маш хүндэлтэй үүсгэж. Энэ батин энэ агуулгын ботын нэгдүгээр болсон физиологч байсан. Физиологоор дэцэг багш манай дээд үйлдвэрийн физиологч. Манай одоо физиологийн тэмдгийн уламжлалт сэдвүүд Номдорлоо багшаас ахуулаад одоо Адам хан багш, Зөв багш, миний мэдхээр Зүх багш нар бол одоо мэдрэлийн физиологч. Түүнээс намайг бас мэдрэлийн физиолог руу одоо оруулсан. Тэр нэг талаасаа нэг талаар бас яхан эдэртэй болсон. Яг хүмүүс мэдрэлийн физиологийг тэргүүлсэн эсийн мэдрэлийн төвшөнд эсийн төвшөнд молекулын төвшөнд одоо ярьж эхэлж байсан үе. Би тэрүүл багшийн одоо заавраа ном хэлэлцлээ ой ухааны молекул хэлний одоо хэлсэн маа автын хөрсгөлийн хүчтэй байдаг. Энэ маа тэсо бүгдийн хамтарсан удаан төрүүлсэн. Тэгтээ тэр молекултай ажиллах явцад энэ одоо молекулын чинь нөгөө өшөө хүндээ судлах хэцүү юм байна. Арай жижиг тэр юм дээр судлах гээд вирус байдаг суулдаг тэр вирусыг дэмжихгүй байсан. 40 жил болсон. Тэр энэ батгүй тэр үед одоо физиолог маань
юм бичлэгчнүүдээ бүгдийг нэгтгэхэд хийсэн учраас физиологийн техникүүдээр bütün судлалын ажил хийж байгаа хүмүүсийн тусалбарууд таван чиглэл гэж байна. Арай олон юм байна. Номерын вакцин тухай. Одоо вакцин 2000 онд явуулсан одоо интернетийн нэг судалгаагаар хүн төрөлхтний сүүлийн 1000 жилд бодож явсан 10 толгой бүтээл нэг. Нэг бол одоо улсуудад зарим ойлгохгүй. Энэ учраас дахин бол физиологийн бүтээгдэхүүн. Дахин бол хүний биеийн эсийн үйл ажиллагаа. Энэ учраас хэрэг юм бол бас тав. Би хоёр чиглэлээр эрүүл байхын микроб хэрэгтэй юу? Зүйн түүхэн хэмжих микроб болчихсон. Микробын болдог бол одоо аймаар юм шүү дээ. Микроб байхгүй бид байхгүй гэдэг бас юм. Тэгэхээр микробиом гэдэг нь бас хацсан шинэ томьёо одоо. Энэ нэг томьёо болж ирсэн хүмүүс Америкийн Нобель Жошуа Кибли 2001 онд микробиом нэр томьёо гараад одоо доктор Харвард энэ нь юу гэсэн үг вэ? Тодорхой организм очны сорчин байна. Бага микробын нийгмийн геном. Энэ организмын хоёр дахь геном. Жошуа Кибли одоо 2000 онд хүний геномын пептидийн газрыг бүрэн тогтоосон. 3 геном. Тэрний дараа та одоо хүний одоо геномын бүрэн тогтоосныг яриад бүрэн бишээ дотор нь байгаа бидний нэг хэсэг бидний бие бол 10 микробын эс нь. Тэр бидний дотор бүх одоо микробыг шүүрж яваад цэвэр савн хийвэл 1 кг 320 г микроб төвч. Өөр юм. Бидний тархины жингээс ялган хийдэг. Тэрнийхээ геномыг мэдээгүй ч та нар одоо хүний геномыг бүрэн одоо нээждэг гэж ярьдаг чинь. Энэ учраас тэр микробын бүрэн геномыг мэдсэн цаг сая хүний геномын тухай хэлсэн. Энэ микробиом судлалын тулд одоо хоёр сорчин ашиглаж. Энэ бол одоо тэр организм байна уу одоо орчин байна уу тэр нэг нийгмийн хүчлээс одоо whole genome sequencing. Энэ бол бүхэн бидний дараа whole genome sequencing. Тийм одоо намайг хийж өгнө эсвэл 16S exon энэ ийм хоёр. Энэ одоо микробиомын бүлээс мөчсөн хувь нь бол өсгөл гэж байна. Тэр бол хуучин бүлүүд микрофлора. Тэр бидний дотор байгаа микробиомээс 30% нь ууч чаддаг. Тэгээс одоо бол микрофлора гэж ярих нь багс. Одоо тэр микробиомыг үүсгэх. Тэгэхээр микробиомыг дотор задлаад бактериом, вириом гэдэг бас ямар хэсгийг суулж байгаа. Микробиомыг судлах аргуудын учраас sequencing. Энэ микробиомын дараа. Микробиомын дараагийн одоо тогтоох схем юу вэ? Хоёр утастай биеийн хааны одоо нэг утсыг гаргаад нөгөө талын утсан дээр нэг бисраг олохын тулд дөрвөн пептидийг уг нь анх одоо сэжсэн сэмгэр экзам араагийн итгэхэд тэмдэг. Уушгад ийм наадсан. Барамсаас олохын талбараа энэ араагийн пептидээр тэмдэглэсэн. Ийм одоо наадсан.
энийхэн дараа энэ санаж аваад илэрхийлэх хэмжээ. Ийм зураг. Өөрийн бүрэн дараалыг тогтоохын тулд зөвхөн Гуаны тэмдэглэсэн нэг одоо цог Чэтүүдийн адимын төрлийн тэмдэглэсэн. Тэгэхээр одоо энэ Англи байсан бүхэн дээр үл уцлог одоо хэсгээр админ байсан. Нэг юм. Энийг одоо энэ анх хийсэн сэндэж Англи хэлтэй. Энэ одоо юу тодорхой жилийн ноолын шиг байна. Дараа нь одоо бас нэлээд очин онцлог энэ одоо дөрвөн хэлтий тусмын өөр хөлөө хормоор бодчиход ийм дөрвөн электрик хорьёос тавих шаардлагатай. Нэг л электрик хорьёос тавиад янз бүрийн өнгөтэй гарна. Тэрийн байдлыг одоо эсрэг тутамж юм шиг. Тийм учраас одоо Сэнгэрийн анхны аргаар одоо 24 нөхцөлөөс тогтсон тийм хөтлийн тасархайг л одоо нөхцөлийн график тогтоохын тулд 48 цаг шаардлагатай. Одоо бид манай лабораторид жишээлбэл хөтлийн автомат анализатор ашигласан нөгөө бид 4 цаг 200 гаруй хөтлөлтөөс бүрдсэн одоо тийм хөтлийн тасархай одоо бисраа тогтож байна. Ийм хурдан технологи хөгжсөн. Энэ секвенсийн хийх одоо ийм урт электрик хорьёос электрик хорьёос. Энэ электрик хорьёосын зургийг зөвхөн яг олох. Уг нь одоо сая их тэр эмнэлгийн одоо радио хүчийг ашигладаг байсан учраас эмнэлгийн периодонд ер зохиолаа. Тэгээд тэрийг одоо эмнэлгийн зураг харж байгаа шиг харах тэр толбын юм пробын бисраадан дээрээ уншиж мэддэг. Одоо энэ секвенсийн энийг одоо компьютерээр тоолж учраас бас автоматсан да. Нэгдүгээр үеийн автомат зүйл 1984 онд Калифорни институт технологи хийсэн. Өөрөөр хэлбэл автомат машины одоо нэг сүүлийн үеийн байна. 1995 онд гарсан API 30 гэсэн. Одоо тийм 1997 оноос хойш хатад төсвийн үсгийн төрлийн одоо өсвөрийн багтаах юм шиг. Энэ төгсөх биш. Одоо энэс цааш шинэ одоо машинууд энэ машинаар үед одоо нэгдэл одоо 200-300 хэдийн дараа тогтдог. Тэгэхээр шинэ үеийн машинууд 3 тэрбум хэдийн дараалтай хүний хөл геномыг ерөөсөө 7 хоногт тогтоох. Тэр хомбон үед сайн дэлгээс зурхгүй одоо хийх мэтлэр тийм хоттой давж байгаа юм шиг. Хоёрдугаар арга нь одоо энэ биоинформатик гэдэг наук ашиглаж тэр гарсан одоо хэдийн үчирийн хүний их сонсон генийн байшины одоо мэд байна. Энэ генийн байшин тогтоохын одоо тэр саяын одоо аргыг бол одоо Чингис хаан болдоо нойтон авдаг гэсэн. Вэт юугийн лаборатори шингэн холж иж байгаа. Энэ биоинформатик бол одоо хуурай. Юу ч зарим одоо ном хэлбэрүүд сахиурын биологи гэж силикон болж өөрийн тэр компьютер дотор хийдэг. Тэгээд яг лабораторийн нөхцөл хийж байгаа ямыг учиж хийж байгаа. Юу ч юм бол одоо санамсргүй нэг одоо хүүхэд орчуулгад хийж байгаа тэр силикон биологи гэдгийг бол одоо тэр сахиураар биологи мэдээ гэсэн юм л тийм. Сахиурын одоо биологийн судлаа. Үнэндээ бол
여덟인 오브젝트들이 다 컴퓨터가 실수죠. 이 비용품 같은 그래도 다른 마테마틱, 스태티스틱, 데이터 마테마틱은 또 음역으로 여덟이 악수들이 지식 안 되고 맥시멈 보면 열무치 그 적들이 이 말을 비용품 이 비용품 밀통을 가지고 있는 낮은 나이로 아메리칸 활동을 수출해. 우리는 어떤 비용품 위에다 쓴 비판의 사고 보면 아메리칸이 쓴 이런 유행들이 National Center of Biodiversity Information. 이것도 많이 얘기합니다. 혹시 이것도 아오스 내용만 밀치쳤어? 아오스가 진짜가 아오스로 담더라도 마테마틱치 이때는 지금 뭐 왜도 이 한국에서 잘 클래스 basic local alignment threshold 그러나 것이 오춘부터 라인먼트의 어떤 이때 어떤 덕서스 시퀀스만 오스도도 시퀀스에 일진 주의주의 지식을 봤을 가라가 힘들고 있어. 이때 들어가서 은택체 은택체가 저하고 약간 사용을 인도도 알프인 힘을 선택했습니다. 어떤 테이블에서 믹스 꿈팀 덕터는 거의 좀 하나님 이 발견 났어. 그리고 또 그런 또 이제 나라 덕터스무 이게 컴퓨터 떠올라 하프 미팅 어떤 그치 이거 이 이슈로 또 실리콘 자, 제가 또 군이 미크로비옴 지금 이거 또 미크로비옴 그리고 가스나 스포츠 속에서 배달했을 때 그리고 의료용 이러면서 이는 것도 의미가 있는 무기 맞기 때문에 이제 의료용 더 나왔는데 이는 것도 내시는 인스도 해 아메리칸 소스 음식이 이루는 게 브레이딩 있고 그리고 또 어쩜 힘든 브레이딩 때 허통 되는 것도 괜찮습니다. 리틀베이드는 좋은 길이 되죠. 예를 들어 흔히 미크로비 흔히 이니팅 우리가 미팅도 될 다른 뜻이죠. 이게 수업만 나오는 게 어느 정도가 될 미크로보딩 이놈이 속고 속는 거예요. 거기는 뭐가 실제 이게 어떤 거기는 나의 어느 교수들 이거도 다운지 좋은 다른 사이 아메리카도 약속 남대용 것도 조금 어떤 음식이 브레이드를 주셨어. 아메리칸 소스 모습 익숙하고 브레이드 그러니까 일본 게르만 북한 아로거를 아로거를 나인조가 그리고 또 북한에서 더더 사고로 니큰 비트만 좀 많이 엉뚱이 시키도 더 큰 나이만 진짜 엉뚱이 있죠. 근데 막이가 있어. 다음 때는 우리 만화에 또 넣어서 둘이 자기들이고 둘은 스페이셜 먹고 못해. 만화에 또 김지환이 그릇들을 뒤들어가고 진짜 영축하고 이런 어떤 만화 그릇이 어시 허공에 없으면 배터도 없으면 둘이 제일 맞추어서 님 세대대로 먹도 어렸을 때 있죠. 인도도 아로가로 어른이 나인조가로 매직이 내가 좀 네훈이 미크로비옴 것도 놓치시 그리고 아무래도 되게 너는 독특하고 있어. 인도도나 노마드 독특한 있지만 너는 독특한 도구 독특한 도구 ਹੁੰ들 수 있어. 이게 어떤 나중에부터 너와 이렇게 아름다운 독특 있어. 어떤
зарим шин үйлдвэрлэлүүд мөсөн физик, nature, science, philosophy гэсэн. Энэ бол судалгааны нэг аргын тайлбарсан юм да. Энэ хүний микробиомын проектын консорциум. Консорциумын судалгаа. Гэхдээ энэ генетикийн консорциум бол өөрийнхөө оронд байгаа хийхэд ямар саад үр дүнгээр бол интернетээр сонссон. Түүнээс одоо судалгаа гэдэг нь очиж ярилцах гэдэг юм чинь зүгээр яг одоо хотын үзийг гэж очихоос биш. Заавал одоо хуралд очих шаардлагатай байна. Энэ одоо энэ Nature-ийн 12 оны 6 сарын 14-ний хэлсэн үгээр 242 эрүүл хүний тэгээ Европ генетик сургуулийн хэвтээ одоо бэлхэн хүмүүний үндэстэн зүйлийг бас ойлгож байгаа. Нэг хэсэг Европын, нэг хэсэг Негроид, нэг хэсэг Монголоид. Одоо Монгол морог гэж юм. Монголоид чинь бол одоо хятад японочд чинь Монголоид үзсэн шүү дээ. Үүнээс хятад хүмүүс та Монголоид шүү бас хэлсэн. Юуди Чинаид гэдэг юм ерөөсөө гас. Монголоид гас. Бид бас бахад юм байна. Зүгээр харин одоо харамсалтай Монгол хүний бүтэн геномын дараад нэг ядуу тогтолцсон. Нэг тийм чадвар. Энэ 129 нэгтэй 113 нэгтэй эднээс эмэгтэйчүүдээс 18 сайтаас ямар сайтаас асууланы эмэгтэйчүүдээс 15 сайтаас эмэгтэйчүүдээс төгсгөл олон юмтай юм. 35-аас 44 өдөр ран тэр сочин аваад нэг 488 сочсон. Энэ дотор одоо 16S инсомниа гүр геном шоккан систем. Нэг сочсон бол ойлгоцоо 29 гигабайт мэдээлэл тавьсан. Энэ одоо хийдэг. Хаяа одоо үгсүүд нээчих юм. Энэ бол одоо тэр энэ одоо тэр 18 сайт. Эний бид чинь нэг жижигхэн микроб тахгүй. Энэ дээр бол хамрын зүүн суг, баруун суг, зүүн чихний ар, баруун чихний ар, хамрын дотор буй, тагнаа, үйлсэл бүхэлдээ шүнс, хоолой, хэдний дээдэр, хэдний доотлол шүт, өтгөн ялгас, өтвэний дунд хэсэг, өтвэний уг, өтвэний амсаг, ийм 18 зэрэгсэн. 400 хүртэл өдөр сольцоо, дотор нь байгаа бүх энэ бол үсэг. Энэ бол зарим ямбогийн тактик бол одоо ерөнхийдөө тэр хүний биеэс бол одоо нэг 3000 орчим төрлийн ням бол одоо генетик юм. Тэгээд энэ дотор бол ямар төрлийн ням хаан хамгаалж байна гэдэг нь арга хавцсан. Хамгийн нөхөнд бол одоо орфиона бактери юм байна. Тренд мат. Хэвэн үү? Тэр одоо хэвэн тийм ням байгаа тэр хэрэгтэй болов гэж байна. Нямын юм хэдэн сая жил одоо хүний эволюцийн явцдаа энэ нямгаас сав чадаагүй байгаа хэрэгтэй болов гэж байна. Энэхгүй юм одоо яг энэ үгтэй одоо юусуп болгоно гэж хэлсэн бисэтгүүний дугаарыг авсан хаанаар байгаа.
зарим зүйлийг авчихсан ер нь бол одоо ялангуяа гадны талд руу стратеги копийн зүйлүүд байна. Үгүй стратеги копийн 10 зүйл одоо ямар одоо хэмжээтэй тагсан байна. Тэгээ бас өдөр хоногоор яаж дөрөвдүгээр хоног чинь одоо жилийн турш гэсэн үг шүү дээ. Энийн цаана бол одоо эрэгтэй хүн дээр бас одоо ий юмны өчлөг бас ингэж бид одоо хүн гэдгийг үлдэж авах. Энэ чинь хүн хараад нь энэ дараа одоо үлгээр юм аваад ямар яваа. 지금 어떤 어떠한 zan üstü uzahlı ülkede davranışları Rus bu değil. İnançlı olur. Nada 이루고 인격이 할 때는 어떤 양갱이 되지 않습니다. 걔도 일시 올 수도 없이 모든 그래서 두니아가 연태는 또 갖고 누가 된데서 살짝 연기 문제도 맞습니다. 양으로 없이 있는데 이렇게 사실 이야기를 약속도 있고 그렇게 자, 홍보나 목양갱 이런 그리던 그쪽 좀 거기는 있지. 그냥 이쪽도 아니 그런 변동이 될 수도 없고 언제 어쩌겠어? 그게 이는 어떤 내림 어떤 속락 윤클 때 보험 heb시 그런 시간을 했으면 또 윤컬 시간을 했으면 이컵 시간을 했으면 거의 그리고 이미 외국인 기업이 오히려 벌써 거래를 어떤 어떻게 되면 특단 뜻은 이치 양인 디프를 뭐 음식 인노 음식에 쓰는 되게 나왔고 우리는 뭐 별로 어렵게 만들긴 해도 있고 먹고 있네. 아, 그거 알수는 있거든요. 뭐도 그 속물을 움직이고 살짝 보고 알수는 내일은 살짝 어떤 이 그것에서 또 힘이 알아서 살짝 보이는 어떤 이 합체 역등 해 역제에서 뭐 요일처럼 뭐 나 이 미크로비옴도 금 모습 맛있고 그래도 다 국민이 제일 프리마이스 정도 그래서 굉장히 많은 케이스를 나와 되게 나름 무슨 바이든가 팀 그냥 다 그리고 제일 프리 그래서 그냥 팀 바이든으로 숙성 부분이 어떤 리슨들이 그러고 리슨이 어떤 세팅 부분도 영어 와야는데 이렇게 역시 결승 공부가 할 줄 알고 왜 이때 하는 거죠? 이런 어떤 리치미로 아무래야 교배로 속수 못한 이그 그게 어떤 이미테도 없을 때 시파도 못 지금처럼 인테할 때 그것도 그로 후지가 할때 목주가 했던 거의로 샤도를 이게 임냠 그 geçtiği hocaymış tarihli hoca behavioring 어떤 ölçütü 그래서 이런 естественный байгаад болж хэвээр юмны эсрэгээр бидний одоо бидний амьдрал үүдсэн зүйлсүүд бүгдээрээ бидний алж идэг. Нэг нь одоо бид манай эмчнэр бас анхаарах хэрэгтэй. Сүүлийн 20 жил манай кейсэл бүсэлтээр төрсөн
төрөл 10 тэрүүл тэнд бол одоо тархин дутуу хөгжих усуд гараад ирсэн. Хүүхэд бол одоо төрөлх замаар гараад төрөлтөө бол хэрэгтэй микробыг ээжийнхэн тэр замаас гаргах хэрэгтэй. Гэтэл шал өөр юм гараад ирдэг бол тэр шал өөр шиг наа. Энэ бол хүний гидсний микробиомын физиологийн хүн гидсэн. Энэ бол зан авийн одоо синапсын хөгжим чанарыг заасан айдс гэсэн хөгжим гэсэн. Гидсэн гэх яг модал гэх юм бол айхаач мэдхгүй өгөхөж мэдхгүй мэйтэй. Гидсний өөрийн удаа шүүр, гидсний төлөв, гидсний хөрөж хөдөлгөөн хийгдэн гэдэг. Ясны хомсраа гэдэг, гидсний цусны судсан гэдэг, бодсын солилцоон гэдэг. Тэр учраас одоо энэ мэдвэл өвчлөхгүй ирүүл байх гэдэг гидсэн дотор байгаа тэр 1 кг орчим бас ашиг шалтгаан. Тэр юм одоо бид онц тавих эмчлэх илрүүлэхтэй тооцохгүй юм уу? Тэр учраас одоо манай гастроэнтеролог эмчнэрүүдээс гидсэн яг л судлах. Наполеос эмгэг физиологийн талын эрхүүн физиолог судлаас хөт баян. Тэр энэ одоо микробиом бол артисрол үүсгэж асуух нэг. Бидний үеийн юм бол одоо хотоодны шалтгаан хэд мэдрэлийн үйлчлээс болсон юм уу таасан. Одоо тэр нь хеликобактер гэдэг юм хэлчихсэн. Бидний яг нэг хэлж яах хатж тавтаа. Яг устгаж явах зүйл. Яг устгах гэдэг өөрийгөө устгаж явах. Тэр одоо энэ өөрийн гадрын өөрсдийн гадрынаас хожим тэгээд тимити амин гэдэг одоо хий. Тэр одоо нэг мэдсэн ая бас үхийг батгах гэдэг шүү дээ. Өчигдөр энэ нэр элен дочоод тимити амин оксид. Тэр нь одоо энэ судасны хамт дотор суух энэ дээр нь гидсний нэгүүд нэгдүүл. Ер нь атеросклерозын хлясик үүсгэж бол одоо тох үүсгэж макрофаг гэсэн юм. Макрофаг гэсэн гэдэг чинь тэнд бол одоо яг л явж байгаа макрофаг. Тэнд одоо өөр организм хатны юм байна шүү дээ. Энэ одоо үүсгэж нэгдүүл Юусны эмгэг. Юу ч гэсэн одоо магадгүй ойрын ирээдүйд атеросклерозын юм. Би бол одоо тэрний эсрэг биш дээ. Ер нь бол одоо бүлжээ гэдэг. Юуан бол одоо явж нэг өдөр тодорхой тэр яг устгах юм хэлэх бол одоо гидсний шахалгаа тэгээд том төрлийн ажил хавсарч өгч байна. Гэтэ бас тэр тарих толгойг нь орчуулахгүй л дээ. Ер нь ямар нэг нөлөөтэй. Тэр нэг факторыг хэтрүүлэн үүрийн яг бодлоо идэхгүй ч. Атеросклероз идэхгүй байгаа явдлоо. Микроб орц байна гэдгийг огт хайхгүй үүсгэж байгаас болж байна. Энэ бодлоо. Ер нь бол одоо энэ эрүүл судасуудын ямайсан цаахын одоо интернет хата дэлгэдэг. Зөвөө өгч хан зэдэг багш. Хатантон бас. Хатантонын одоо энэ судаслаг
ертөнцийн одоо Монгол үндэслэгч, судалслаг батлуурын үндэслэгч. Багш нь одоо энэ судасны интим дахад ихтэй маш хайртай байсан. Тэгээд багшийн чанарыг тэгээд энэ одоо технологийн ихэнх үйлдвэрлэлээс өөрхөн наадад дээр маркетинг наадад хийж байна. Энэ үгээ өөр тохиол. Яа армийн байдал юм биш. Яа тэгээд энэ маань сүлжээ одоо энэ Монголиас тохиолдсон. Одоо энэ судасны одоо сүүлийн харах юм бол ийм болсон одоо таглан тэгээд задраг. Манай одоо монголчуудыг нас баралтыг хөгжиж байгаа нэгдүгээр шалтгаан. Энэ бол манай зөв сүлжээний өвчин манай хүн амын нас баралтын нэгдүгээр байр. Тэр дотроо одоо цус харуулт нэгдүгээр. Европын орнууд Кавказын үндэстнүүд ишийн нэгдүгээр. Европосны онцлог биш юу? Одоо яг махалыг гэснээс болсон гэдэг. Тэгээд одоо асараа махалдсан одоо бидний өвөө чинь одоо бид хүсэл болж чадахгүй. Тэгээд ганцхан одоо оолмос биш юм. Магадгүй харин Чингисийн өмнө хийжсэн ажил хоол хоёроос оол нь хэвээрээ үлдээ ажил нь өөр гэсэн. Суугаа ажил нь юм чинь тийм. Энэ учраас энэ үгээр одоо халамын одоо өөрөө орчиж ирэх хэрэгээ одоо гэсэн юм. Америкийн нэгдсэн улсын кандидат Вашингтон гэсэн. Энэ бол одоо энэ халамын өмнө багтээ эсийн дотор панцит гэсэн. Энэ бол одоо электрон микроскоп тэр одоо эсийн яасан дотор эсийн атмосферын тухайн дотор халамын бинцэн файл юу историйн арга одоо энэ халамын эсрэг Монгол эсрэг будаа харах юм бол энэ зэр одоо халамын бинцэн энэ Монголоос вирус бол одоо димдэр одоо харах юм бол тэр энэ хоос юм учраас энэ одоо халамын онцлог юм тэгээд тэр энэ одоо кампайн нарын одоо бүхсүүд их сонин тусалж байсан. Туслын амтан дээр бол одоо тэр атеросклероз үүсгээд халамыг дараагуулдаг антибиотик өгсөн ч юм уу одоо атеросклероз багс. Тэгэхдээ жилийн дараа буцаад ихсэн. Тэгэхээр юу байсан бэ гэхээр нөгөө ямбол нөгөө өвчсөн антибиотик тэсвэрчсэн. Тийм учраас үнийг антибиотикоор одоо явахгүй арга юм байна гэдэг. Нөгөө одоо тараг пробиот. Тэгвэл одоо энэ пробиот нэрийн үйлчлэлээр нөгөө сөрөг нэргүүд манай монголчууд одоо ямар ч антибиотик байхгүй, ямар ч эм байхгүй одоо бидний ирсний учруу энэ пробиотик одоо хүчтэй сүм бүтээгдэхүүн юм шиг. Тар одоо тэр юмыг хэлэх болсон. Тэгэхээр тэр нөгөө физиологийн юм маань эмгэг үүсгэх нь физиологийн эерэг үүсгэж байгаа яг алчгүй гэж эмчнүүд дандаа бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол шал өөр байгаа. Удаа тэсэл байгаа. Тавсч юм. Шал өөр зүйлч байна. Энэ одоо иммунологийн фактор дээр проблем байна. Одоо сүүлийн антибиотик эм бахын үед өмнө талд янгол хаагаар устгадаг. Янгийн вирус. Дээр нь одоо
пробиотик хэрэгтэй. Антибиотик хэрэглээ тэр юм бол хэдэн генерац эмчнэр тийм юм ойлгох. Одоо физиологийн яам ихсээд ирэхэд уцаар энийгээ санахгүй илүү одоо тэр физиологийн хэмжих ирж хайх. Ийм учраас тааны одоо 21-р зууны эмчнэр энэ физиологи сайн мэддэг эмчнэр юм шиг. Эсвэл одоо зүгээр антибиотик өгчөөд хүн босхноо харж байгаа хүмүүс ерөөсөө ямар ч юм биш. Бүр сонин тусдаг гэсэн. Энэ одоо энэ юу Journal of Medicine ng Pwysag. Одоо колестерол дефицитийг гэдэг маш дарагддаггүй тийм одоо сувг диарэ үүсгэж байна. Энэ одоо Америкийн нэгдсэн улс энэ Европод одоо амшиг болж байна. Хүнсний бүтээгдэхүүнүүд амждаг. Антибиотик маш цэцэртэй. Тэгээ антибиотикоор одоо эмчлэл биелэхгүй одоо хороо. Эрүүл хүний баасы ургайдаг хотооднд нь орсон. Бичсэн. Тэгээ нүдэнд харахад вакуумын хэрэгснээс хамаагүй их үрдүнтэй. Ийм ч гэсэн бидний бас их одоо ростын байсан та манай одоо эмээмээмэд хүүхдийг одоо яах хүүхдийн баас сэсэрэг чиглэлтэй багсан бонгосон юм гэж байна. Тэр чинь амар наук мэддэг. Макро таамаг юм учраас эрүүл хүний баас хадгалах хэрэгтэй. Эмчих антибиотикны орнд. Ийм жижигхэн макрот хий ялгаагийн хартаа. Энийг эрүүл байх микроб хэрэгтэй гэдгийг ойролцоогоор батлсан. Эсвэл энэ чинь физиологч юм байна гэж ойлгосон. Одоо бүр цааш. Индивидуум дээр биш түүхэн. Энд одоо нэг орцсон. Энэ бүр батлаад шиг юм митохондрийн исомол байдаг юм одоо орны юм. Энэ юусоо янтай маш. Хүн амтны эсвэл хүн эсийн мембранаар одоо бохогддог. Тэр хоол хоёр тах яг эсийн доктор нуклеин хүчин нь шал өөр кост. Энэ нуклеин хүчин нь одоогийн одоо крикетийн тогтоосон уран одоо тиймдээ амин хүчин кодлох тийм. Тэр нь шал өөр кодтой. Тэр кодын судлаад байсан археа бактерийн ашигладаг код. Тэгэхээр одоо эрдэмтэд юу гэж байгаа дараа нь энэ одоо 50-60 сая жилийн өмнө анх одоо энэ эвкариотис үүсгэж анхны эвкариотис үүсгэл одоо анаэроб байсан. Облигатны хүчтэй чиглэлтэй. Тэгэхээр нөө аэробны ахар бактеритэй найз тэрийг индус үүсгэж байна. Ерөөсөө чи диэда тийм нөхцөл хөдөлгөөнд өөрөө тийм учраас энэ өөрөө тэргээс авсан нөхцөл хөдөлгөөнөөс үүдээ тоонд байгаа. Ингээд яваад байна. Юуны хипотез клиник батлсан байна. Одоо энэ бактерийн одоо эрхэтсэн бүлгийн бактериудтай энэс доош нь митохондрийн ДНК-ийг даалгав. Ингээд генетикийн аргаар үүсгэх ерөөсөө одоо эрхэтсэн бүлд хамаарах тийм үгтэй архи бактери. Тэгвэл бид эс болгон дотроо бактери авч явна. Тийм учраас ч одоо
Нормалны физиологи тэр доктор яасан бэ? Тийм учраас би тэр доктор гэсэн багтаа. Одоо шүү. Саяхан бактери, бидний иш дотор үлдсэн бактери. Би дагаад амжилт чадахгүй. Гэхдээ цоо өөр одоо яг митохондрийн ДНК-г ер нь хүний удам шудрын холбоог тогтоох гэж байна. Тэр болов их талын холбоог нь одоо митохондрийн ДНК-г эцэг талын удам шудрын холбоог байх юм. Энэ нь одоо магадгүй эмэгтэй хүний эсрэг дотор орсон юм уу? Яагаад юм бэ? Мөрчл байсан одоо митохондрийн ДНК-г их талын үйл амжилт. Тэрнээс гадна одоо хүний геномыг бүгд судлах гэж. Хүний геномын ерөөсө 2% одоо 3 тэрбум нутгийдээс 2% одоо уур нийлүүлэх ген байна. Жинхэнэ утгаараа бий. Үлдэх 98% нь зохицуулагч гэж хэлдэг. Одоо 2000 оноос хойш эцэгтэй хөгжсөн тэр юм уу тусдаа юу байна гэсэн байгаа гэсэн. Энийг жишээлбэл 80% нь ерөөсөө эндоген ретровирусын транспорт. Энэ дээр нэмгээд одоо энэ 80 товчтой одоо сүлбэл басан ретровирусын зэрэг юм. Хэдүүл ретровирусын одоо декод үсгдэг амар хэрэггүй амтан гэдэг. Бидний геном дотор энэ байгаад хүний бүхэн түүхэн хөгжил тэр дотор нь байгаад байгаа чинь тэрийг хэрэглэх гэж хадгалаад байна. Үгүй бол тэр одоо илүүсгэж гэсэн. Тэгээд одоо энэ электрогенийн төлөв яг одоогийн зарим одоо зүгээр төвчөн үсгээр тэр вирустэй энэ бол асахаа тэр геномын хэсэг нь орж байгаа. Тэр геном бүхнийг олох юм бол яг одоогийн тэр хавдрын үсгдэг хэсэг гэж. Тодорхой хэсэг нь ороод бие даасан геном үсгэхгүй. Тэгээд дараа үедээ дамжаад яваад байгаа нь энэ бол одоо функц гэж. Одоохондоо яг эцсийн одоо тэр юу хийгээд байгаа юм сайн байна. Тэгээд одоо хүний геномын 80% чинь нөгөө уур нийлүүлэхийг дааж байгаа геномын хэсгээс 4 дахин их вирусыг дагаж байна. Вирусын геномын хэсэг электронник босоо бас вирусыг бас энэ нь циркол вирусыг геном бас байдаг. Тэгээ энэ нь хүндөө нэгэн голдуу электровирус. Тэгвэл электровирус залуу вирус үгүй гэж байна. Энэ 30 вирус дөрөв босоо геном. Одоо эндоген электровирус гэж байна. Эндоген электровирус хүний геном хадгалагдсан энэ хөөхөн одоо энэ бусад альбины электровирусыг үлдэгдэж явж байна. Тэр нь ойролцоогоор бидний сая жилийн өмнөөс бидний геном ороод ирсэн бэ гэдэг тогтолцоо. Ерөнхийдөө 70 сая жилийн өмнөөс одоо байхгүй өг санагчид гэж байна. Тэр санагчдын анхаарал энэ амжуулаад ирснийг бодоход эсвэл вирус зүгээр визуал гэж болохгүй ч юм. Тэгэхээр анхаарал та хэдэн үгсний мэдрэмжээс болж байгаа ашиглах хэвчээс сонслоо гайхалтай. Тэгээд ашиглах лекцээс асууж тодорхой хүмүүс асуудал
ретровирусын гэдэг юм уу геномоос янз бүрийн бактери вирусын одоо геном байдаг ш. Тэгвэл заавал халтар авахгүй байна. Ерөөсөө химийн өөрөө үүсчих боломжтой юм шиг би энд зүгээр бодлоо. Тийм боломж байх. Тэгээд дараа нь яг нь гэхдээ тэр генмен мутац удаан ч юм уу ошлоод явсан тохиолдолд бид нар цэцэн үзэхдээ зүгээр химийн ч юм уу ретровирусын генмен хатгалтад их боловч тэгвэл бид нэг халтар авч анхнаасаа халтар аваагүй байсан үедээ би мөчтэй явж болох байх. Энэ бас болцоод юм байна л да. Тийм учраас ердийн нөхцөл үйлчлэгчдийн хүчтэй нөхцөлч юм бол Японд Ааchen гүнгөх хайсны дараа тэрнээс үлдэж хоцорсон улсуудын дотор лейкоз хосны хатууд гэсэн. Тэр эндогены зүгээр тайван байсан одоо нөхрийг хаж нөхцлөөр сөдөх юм бол бас юм хэлбэртэй шилжиж болох юм. Тэгвэл бидний вирус бактери гаднаас ороод ирлээ их халдаад хардах биш. Доторх юм маань урууж байгаа биш үү бас болж байгаа. Бид өөрсдийн маань хэвийн одоо хамгаалах чадвар суулгах өөрчлөлт хийх юм бол одоо манай бидний үеийн одоо эмчнэр сайн мэдээ. Жирэмсэн эмэгтэйчүүд бол одоо сүрьегийн миллиардын хэлбэрээр маш боддог үйлчлэл маш боддог. 1956 онд манайд одоо энэ бүх хүүхдээ сүрьегийн вакцинууд өгсөн баггүй. Тэрнээс өмнө зөвхөн хотод вакцинжуулаад өдөөгийн улсуудад вакцин. Өдөөгийн агаар ер нь сүрьегийн ян, Б гепатитийн ян, гепатитийн янгууд бол архаг хинээс архаг халдвар үүсгэдэг ямдад ер нь одоо геномд чинь орж үлдээ гэсэн юм. Тийм янгууд л явж байгаа болсон юм. Тийм одоо учраас сүрээ бол ахлын тогтолцоо их сайн байгаа хүмүүс үүсгэж байна. Бидний үеийнхний одоо бронх тагсан, чулуучсан тийм сүрээгийн боломжтой байна гэж. Тэр нь жирэмсэн үйл задлаа. Яагаад жирэмсэн үйл гэхээр жирэмсэн үйл архлын тогтолцоо маш өөрчлөлт тэр тусмаа сулж өгч. Яг нь тэр хүний одоо хөвлөд нь явж байгаа тэр ураг ганцхан тэр хүний юм биш лээ. Өөр хүн талын ч юм уу хийсэн учраас нэг ёсоор яах нь гадна. Тэрийг тээж өнгөрүүлэхийн тулд одоо хандаад суруулж өгдөг шүү дээ. Тэгээд тарих дохио өнгөрүүлээд одоо савны өвчин агшаагаад гадна юм ч байна. Тэрнтэй адилхан тэр одоо организм судрах үед тэр үлдэж очсон янгууд. Тийм дүндэл бидний одоо шүдний өвчин, чихний булаг гэдэг ч юм уу. Нэг одоо тогтсон булаг бол одоо насан турш. Яг вийн судрахаар эсвэл одоо тааны сайн мэддэг хомхоо. Хомхоо гэдэг юм ирээд долоож байгаа юм биш. Бидний одоо тэрминатын нерв суучихсан энгийн herpes вирус сочил өхөр очив. Яг цаад мөрт орч. Ийм юм геном бидний одоо геномын сан мэдээж хоцрох дуртай. Тийм. Юу ч гэсэн би бол энэ архаг халдварын янгууд нь бас сонирхт. Физиолог ойлголт гэж байна. Одоо орчин үед жишээ нь хүний био ритм өөрчлөлтөөр ерөнхийдөө бодис зөвлөсөн эмгэг ус болох нөхцөл сүүлийн үеийн судалгааны явж байгаа. Яг нь бодлого хүмүүсийн бодис зөвлөсөн ажиглал. Таны түрүүний хэлсэнчлэн хүний биед байж байгаа микроб хүний био ритм шөнийн болон өдрийн био ритм хамаа хэмжээ өөрчлөлтөд асуув. Тэгэхээр энэ өөрчлөлт хүний биологийн болоод хүний биоритмийг зохицуулдаг гений одоо экспресс нөлөөлж байгаа гений судалгаа байна. Эсвэл ийгээр нөлөөлж байгаа ажил байна.
геномыг судлах маань 2000 оноос хойш тийм. Тэгэхээр одоо эхлээд Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний яам 10 жилд 3 тэрбум US доллар зарцуулж ганцхан юм байна. Энэ нь одоо ямар ч статистикийн баталгаа. Энэ ч одоо 1000 геном судлаа гэдэг. Одоо өнгөрсөн жилийн Nature-ээр бас 1000 геномын үндэслэл байсан. Одоо энэ цаана өдөр шөнөдөө яаж өөрчлөгдөж одоо мөхтэй хүнээр менструалийн циклийн дагуу яаж өөрчлөгдөж энэ дандаа экспресс өөрчлөгдөж байна. Тийм юм одоо судлаа. Энэ судалгааг бол одоо бид энэ залуугийн болцох. Тэр манайхан бол тийм одоо нарийн төвчний судалгаанд манай лаборатори байхгүй. Тэрийг силикон биологи гэж. Өөрөөр одоо чинь генийг судлахын тулд заавал лабораторид одоо химик шинжилгээ хийх хэрэггүй. Тэр одоо генийн сан хадгалагдсан олон геномын генийн хэсгүүдийн бэлтгэл одоо турших замаар хийх болж байна. Одоо энэ их сайхан нөхцөл бий болж байна. Бидний үед бол зөв. Бидний одоо энэ бидний үед энэ өөр хичээл дээр эфрат бичүүлэх гэдэг тийм юм одоо ямар болсон гэдэг юм чимтэлсэн. Хичээл болгон дээр эфрат бичүүлдэг. Тэр эфрат гэдэг нь одоо телевизэд бидэнд олддог одоо гадаад информацууд Оросын рефертивний журнал гэдэг одоо 50 хэдэн сургууль болдог. Тэрнээр зөвхөн абстракт. Тэр абстрактыг дөнгөчөд дээр нь одоо фантастик гэж юм гэж. Одоо та нар интернет сөхөөд оригинал журнал үзэх үү. Юу ч асуу та нар инкрэцтэй үс сайхан юм хэлдэг. Гэтэл энэ таны ярьдаг одоо судалгаа бол одоо ер нь цаг агаараас энэ хэлбэрзэл тэрний өөрчлөлтөөс эмгэг яаж явж байна. Энэ өдөр шөнийн өөрчлөлт. Одоо жишээлх юм бол одоо энэ цагийн бүсийг товчлоод нисэх гэдэг маань сүүлийн үед эрүүл мэндэд маш их хавж ирэх байна шүү дээ. Мөн одоо нисэл өөр газар очих сайхан гэдэг чинь явж одоо миний биеийн бүх функцийг амраагийн холбоотой гэж. Тэр нь эргэж байрандаа орохын тулд одоо хамсан ам шаардлагатай гэж хэлж байна. Үнэхээр энэ пробиотикууд байхгүйгээр хүний биеийн үйл ажиллагаа явагддаггүй маа гэдгийг батлан харуулж физиологоос хотдог байгаа шүү гэдгээ нотлоо багш маань мөн энэхүү микробиом энэ хүн ашигтай энэ бичиг биетнүүд заримдаа бас хүчний шалтгаан болдго юм шүү гэдгийг бас нотлон харуулж чадаад үүгээрээ энгийн физиологоос хотдоогүй шүү гэдгээ бас илэрхийлж чадлаа. За ингээд үнэхээр түрүүчтэй сайхан лекц хийсэн одоо Монгол Улсын ерөнхий хамгааллын агентлагч академич Нэмдэ Орчтой бүгд алаанууд